За нийслэлийн төсвийн зарцуулалтыг хянах сонсгол 2 өдөр үргэлжилж өнөөдөр дуслаа. Улаанбаатарчуудын мөрөөдөл болсон метро, туулын хурдны зам, дүүжин тээвэр, сэлэв, дэд төв гэх мэт мега төслүүдийн эдийн засгийн тооцоо үндэслэлгүй асуудал дагуулсан ажил байсан гэж дүгнэж байна. Татвар төлөгчдийн төлсөн их найдаар яригдах хэмжээний мөнгөний зарцуулалтыг хянах энэ сонсголт харамсалтай нь төр засгийн төвшөнд ач холбогдол өгсөнгүй. Улаанбаатарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 16 мега төслийн задаргааг сонсголоор хэлэлцээ. Эхний асуудал туулын хурдны зам байлаа. Уг төсөлтэй холбоотойгоор туулын хурдны зам төсөлд 500 тэрбум, бусад зардалд 7.2 тэрбум, газар чөлөөлөлтөд 2.4 тэрбум төгрөг гарчээ. Туулын хурдны замын төсөлтэй холбоотой хариуцлага тооцоолох 4 асуудал 12 зөвлөмж гаргасан тухайга улсын ерөнхий аудитор Магнас Сүрэн мэдгдсэн юм а. Одоогийн байдлаар бид нар ямар ч бас 12 тийм шийдэл өрчсөн байдлаар танилцуулчихсан явж байгаа. За зарим асуудал дээр бас хариуцлага хүлээх юм гарч байгаа. За зарим асуудлыг бол бас хууль хяналтын байгууллагатай хамтарч үзэх тийм юмнууд бас гарч байна. Тийм учраас бид нар одоо энэ 16 сарын 30-нд байнгын оронд өгчөөд тэгээд өөрийнхөө цахим сайтн дээр бол нээлттэй тавьчихна. Тэгэхээр энэ бол илүү одоо иргэд олон нийт үзэх болцоо бүрдэнэ. Тэгээ энэ сонсголын үр дүнд юу болох вэ гэхээр одоо нийслэл ямар их дураараа байдаг болсон юм бэ? Эрх мэдэл нь ямар хэтэрсэн юм бэ те? Тэгээд ялангуяа төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалт яагаад ийм хууль зөрчил үйлдэл байгаа юм бэ? Энийн араас ямар арга хэмжээ авах юм, хариуцлага тооцох юм бэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр мэдээж хэрэг энэ нэгдүгээрт болоод төсвийн тухай хуулиуд болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын энэ одоо нийслэлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн энэ заалтуудыг бол дахиад юу болох вэ? Өөрчлөх байх гэж найдаж байна. Хоёрдугаарт нь бол энэ албан тушаалын хэтрүүлэн ашигласан хууль зөрчсөн албан тушаалуудад хариуцлага тооцох байх. Нийслэлд хэрэгжих мега төслүүдийн нэг нь сэлб дэд төв. Гэвч уг ажил хотын дарга солигдох дүүвэнээр санхүүжилтгүй болж гацаанд оржээ. Улаанбаатар хотын удирдлагуудад итгээд гэрээ байгуулж барилга барьж эхэлсэн олон компаниуд гарц гаргалгаа гаргаж өгөхийг сонсголын үеэр хүссэн юм а. Одоо маш яралтай энэ хотын дарга гар хөлийн үсгээ зурж энэ санхүүжилтийг олгомоор байна. Санхүүжилтэн зогссон байна. Зогсцоо одоо орж ирэхгүй сар гаруй болж шít. Энэ сар гаруй болох чинь манай Монгол барилгач үнэхээр чадвартай байна. Сарын дотор 4 давхрыг цутгаж шít. 7 хоногт нэг давхрыг гаргаж чадж байна. Бид нар хангад нийлүүлж чадахгүй байна. Материал авч өгч чадахгүй байна. Аргагүй шүү дээ. Бид нар бараг 2 давхраа цутгаал нэг санхүүжилт авах байтал одоо ингээл тодорхойгүй байдалд орсон. Улсын хурлын төсвийн байнгын орооноос зохион байгуулсан уг сонсголт шийдвэр гаргах төвшний сайд дарга нар ач холбогдол өгсөнгүй. Тэр бүхэл нийслэлийг 30 орчим сар удирдсан Нямбатар даргач тоож ирсэнгүй. Нийслэлийн иргэдийн төлсөн татварын мөнгө мега төсөл нэрийн дор замхарч мэдэх энэхүү нөхцөл байдалд хэн хариуцлага хүлээх нь ойлгомжгүй байгааг сонсголд оролцож байгаа иргэдийн зүгээс гайхаж байгаагаа нусангүй. 5 нь бол ерөөсөө үндэслэлгүй ийм асуудал үүсэж байгаа. Тэгээ ийм зүйлсүүдийг ингээ явуулаад ирсэн ийм зүйлсүүд дээр баг нэг их найдын тизүү хийлгээд цаас болгоод хэвлэлцэн байгаа. Энэ хүнд нь хариуцлага хүлээлгээч. Яагаад өнөөдөр энд байхгүй байгаа юм бэ те? Яагаад тэр хүнийг огт ингээ шалгаж шүүхгүй байгаа юм бэ? Яагаад гадаадад явж байгаа юм бэ? Яагаад хөлийн хориг яагаад тавихгүй байгаа юм бэ те? Ийм хэмжээний мөнгө хаагур яаж үргэцсэн юм бэ? Яг хоо аргуугаас одоо байхгүйсээс хамаагүй дээр л дээ. Одоо бидний жишээлбэл иргэд аль хэдийн ийм асуудал үүссэн байгаа. Ийм байна гэдгийг бол бид нар бол айл дээр 2 сарын өмнө энийг илчилсэн байсныг өнөөдөр бол төрийн зүгээс ахиж баталгаажуулж байгаа байхгүй. Гэхдээ баталгаажуулаад одоо яг яах юм бэ? Хариуцлага хэн хүлээх юм бэ гэдэг юусоо айгүй тодорхойгүй байгаад байна. Яагаад тэгэхээр өнөөдөр сонсголын энэ өрөөнд бол те хулгайн тодорхой болцсон байгаад байгаа этгээдүүд жишээ бид нарт хамт зэрэгцээ суугаад байгаа байхгүй. Одоо тэгээд иргэд эхлээд нь хулгайг нь илчлээд одоо жишээлбэл баримтууд нь ухаж үзүүлж исэн араас нь одоо 2 сарын дараа төр ухаад нөгөөтхийн баримтууд нь тийм байна гэж хүлээн зөвшөөрж байгаа юм бол дараач алхам нь яг юу ах? Нийслэл тусдаа төсөвтэй болоод хэрхэн дураараад өргөж татвар төлөгчдийн мөнгийг гамгүй зарцуулж хийдүүлж явсныг харуулсан олон баримт өчигдөр өнөөдөр сонсголын хүрээнд нийтэд ил боллоо. Тэгвэл энэхүү ноцтой асуудлуудад хариуцлага ярих хэсгээс хамаарч парламентын хяналтын сонсгол үр дүнтэй болсон эсэх нь мэдэгдэнэ үзье.